Махны кластер гэж юу вэ? Махны кластер гэдэг нь махны үйлдвэрлэлийн бүх үе шат болох мал өсгөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн болж очих хүртэлх нэгдсэн уялдаа холбоотой стандартын дагуу явагддаг тогтолцоо юм. Энэ нь малчид болон махны чиглэлийн фермерүүд, нэдэлгааны төв, боловсруулах шатны үйлдвэр, тээвэрлэлт, худалдаа эрхлэгчид, экспортлагч гээд бүх оролцогч талуудын дундын зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хэлбэр гэж ойлгож болно. Кластерын үйл ажиллагааны үе шатыг дараах байдлаар хуваана. Үүнд малчид фермер малын эрүүл мэндийг тогтмол хянаж, үзлэг, вакцинжуулалт хийж, эрүүл чанартай малыг нийлүүлдэг. Нэдэлгааны төв малыг эрүүл ахуйн стандартын дагуу төхөөрч, анхан шатны боловсруулалт хийдэг. Мах боловсруулах үйлдвэр махыг ангилах, боловсруулах, савлах, гүн хөлдөөх шатны үйлдвэрлэл эрхэлж чанарын хяналт хийдэг. Логистик хөргөлттэй тээврээр махыг агуулах, худалдааны цэгүүдэд хүргэдэг. Худалдаа ба экспорт махан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл болон олон улсын стандартын дагуу гадаад зах зээлд нийлүүлдэг. Кластер ямар ач холбогдолтой вэ? Махны кластерын тогтолцоо нь дан ганц үйлдвэрлэлээ сайжруулах төдийгүй олон талын үр өгөөжийг бий болгодог. Үүнд малчдын орлого тогтворжин, үйлдвэрлэл нэмэн өртөг шингээсэн бүтэцтэй болно. Орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Шинэ ажлын байр бий болно. Экспортын орлого өснө. Гарал үүсэл чанар стандартын шаардлагад нийцсэн Монгол махыг олон улсын зах зээлд нийлүүлэх, таниулах боломж бүрдэнэ. Монгол улс нь нүүдэлчин мал аж ахуйн соёлтой, малын тоогоор тэргүүлэгч улс орнуудын нэг. Гэсэн хэдий ч махны салбараас олох экспортын орлого энэ нөөц бололцоонд харьцуулахад хангалтгүй хэвээр байна. Үүний гол шалтгаан нь махны үйлдвэрлэлийн нийт шат хамжилга нь уялдаа холбоогүй, стандартгүй, мөшгөх системгүй, оролцогч талуудын хоорондын уялдаа хамтын ажиллагаа дутагдaltaй байгаатай шууд холбоотой. Эдгээр хүндрэлүүдийг салангат байдлаар шийдэх нь үр дүн багтай. Харин бүх шат хамжилгыг нэгдсэн системд оруулсан махны кластерын бүтц нь эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарц болж чадна. Энэ системийг бүрэн хэрэгжүүлснээр Монголын махыг нийлүүлэлтийн тоо хэмжээ бус, чанар, аюулгүй байдал, олон улсын стандартын шалгуураар дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц төвшөнд гаргах боломж бүрдэх юм. Хаан банк